Hey, welcome to Hat Tea Fantasy Podcast. За манайхаа юу байцгаана? Хэдэн хоногийн өмнө NBA-гийн солилцоонсоо хаагдсан байгаа. За тэгээд бүгдээрээ шүнжэнгөө юу болохыг хүлээсэн. Маш тийм сонирхолтой том солилцоонд болсон. Маш олон хөдөлгөөн өрнөсөн. Маш тийм гоё өдөр болсон байгаа. Тэгээд энэ бас NBA-гийн түүхэнд үлдсэн хамгийн том trade deadline-ийн өдөр болсон гэдлээ. 23 баг 46 солилцооч үлээ амар олон ийм солилцоо болсон. Тэгээд энэ ч утгаараа фантазид бол маш ихээр нөлөөсөн те. Үнэхээр гоё багтай байж байгаад хамаг тоглогч солилцоод гэдэг онцгой болж ирж байгаа ч юм уу. Эсвэл баг хаяхын даваан дээр байсан хүнээ өөр баг руу очиод улам гоё боломж гарч ирж байгаа те. Вайл нөсөж байгаа ийм тохиолдлууд бас байна те. Тэгээд бас мөн маш олон хүмүүс нөгөө фантазид хог дээр байгаа хүмүүсээ уралдаж авсан их шижил хөдөлгөөн ихтэй тийм завгүй нэг юм шүн бас болж өнгөрсөн байгаа. За тэгээд маш олон гоё солилцоо болсон. За тэгээд өчигдөр trade deadline special episode гэдэг яг одоо тухайн өдөр болсон бүх солилцоонуудыг маш нарийн задалж ярьсан байгаа. Тэгээд маш задалж илүү одоо анализ хийж ярих хичээсэн байгаа. Тэгээд нөгөө Switch podcast-ийн маань Shady бит хоёр нэлээд удаан ийм 2 цаг гарангийн ийм дугаар болсон. Тэгээд NBA дуртай хүмүүс байх юм бол сонсоод үзээрэй. Маш тийм сонирхолтой гоё яриа бол өрнөсөн шүү гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдөр бас ярих юм бас олон байна. Тийм учраас шууд подкаст руу оръё гэж бодож байна. За маш олон ярих юмтай байгаа. Тэгээд одоо бас удахгүй явах ажилтаа болчиход байгаа учраас ер нь аль болох норшихгүйгээр галзалж яриад явъя гэж бодож байна. За хамгийн ихний мэдээ бол өнөөдөр гарсан нэг мэдээ байна. Нөгөө buyout market буюу гэрээгээ худалдаж аваад free agent болцсон байгаа. Хамгийн том нэр бол мэдээж Andre Drummond. Тийм учраас Andre Drummond хаашаа явах гэдэг маш олон хүний асуултанд тэмдэг байсан байх. За тэгээд Andre Drummond ер нь бол баг Lakers руу явах тал руугаа хандцсан гэсэн ийм одоо мэдээллийг Adrian Wojnarowski өгсөн байна. За тэгээд ер нь бол Andre Drummond-ыг одоо хоёр л нэр хэрэгж байгаа юм байна. Celtics, Lakers гэдэг. Тэгээд ер нь нэлээд Lakers руугаа хазаацсан ийм одоо байдалтай байгаа. Тэгээд тэр ч утгаараа ер нь нэг удахгүй Andre Drummond-ийн гэрээ хийгдээд ингээд явах байх гэж бодож байна. За тэгээд энэ мэдэн дээр бол мэдээж фантазид бол Andre Drummond тэрэ Lakers ирэх юм бол Lakers-ийн бусад бүх тоглогчны value бол ер нь нэлээд багасна гэж харж байна. Ялангуяа одоо самрын тоглогч нар те Marcus Gasol, ялангуяа Montrezl Harrell, Kuzma гэдэг ч юм уу. Эдгээр тоглогчдыг яагаад value багасгүй гэхээр Andre Drummond бол лигийн түүхэнд хамгийн баг шилдэг самбаас авагч нэг. Тийм учраас Andre Drummond-тай цуг тоглож байгаа багийн андууд нь самбаас баг авдаггүй. Мань ер нь самбраа ер нь алдахыг хүсдэггүй өөр хүнд өөрөө байнга авдаг те. Тэгээд ер нь 10 үдээс дандаа дээш самбрыг хийдэг манун. Тийм учраас ер нь ялангуяа самбарт бол Lakers-ийн бусад тоглогчдын value бол маш ихээр багасна гэж харж байна. За тэгээд Andre Drummond ялангуяа одоо хоёр одонд байхгүй үед бол маш их тоглох байх. Тийм учраас Andre Drummond-ыг хадгалж байгаа менежүүд байх юм бол те хурдан одоо түүнийг багтаа очоод хурдан одоо фэнтези менежүүдтэй тос үргээсэй гэж одоо найдаж байгаа те. Тийм учраас энэ ер нь удахгүй болчих зүйл байна гэж одоо хэлмээр байна. За дараагийн нэг мэдээ болохоор бас нэг юм шок болсон мэдээ байсан. Өглөө босоод яг харсан. Тэгээд LaMarcus Aldridge Miami Brooklyn Nets-тэй гэрээсэн байна. Энэ зүгээр Miami-тэй ер нь баг гэрээ нэгээд сая өчигдрийн нөгөө спешиал дугаараар ярьсан. Miami-тэйгээд Miami-д яаж зохицох талаар нь ярьжсэн бол шал өөр зүг эргээд Brooklyn руу очсон байна. За тэгээд мэдээж энэ бол яг Aldridge-ийн хувьд өөрийнх нь хувьд л магадгүй зөв шийдвэр баг. Яг гэх юм бол аврага хамгийн магадaltaй баг. Дээрээс нь илүү минут тоглоулна гэж амласан баг. Miami бол илүү тийм нөгөө юу гэх юм яг илүү ростертэй гэхээс илүүтэйгээр илүү одоо олон одоо ингэ сэлгэж ч юм уу одоо Немани Белицаг авсан тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бол магадгүй Brooklyn Nets илүү минут амласан баг. Тийм учраас ер нь явсан. Тэгээд хүмүүсийн ярьж байгаагаар болохоор Aldridge 5 дээр stage 5-аар ашиглана гэсэн юм одоо яриа байна лээ. За тэгээд энэ мэдээ бол би бол зүгээр одоо энэ Brooklyn Nets-ийн одоо самбын тоглогч нар байгаа шүү дээ. Aldridge, Blake Griffin, DeAndre Jordan, Nicholas Claxton гэдэг энэ дөрвөн залуугийн хувьд бол
маш тийм хэцүү бие биенээсээ стат хуваасан фэнтезигийн үед бол хэцүү болчлоо гэж харж байна. За тэгээд би зүгээр энэ дөрөв тоглолцоос аль болох авахгүй зайлсхийм. За тэгээд та бүхэн бас магадгүй эрсдлээ өрөөд авч болно. Ер нь гэхдээ team сайн стат үзүүлэхгүй хаа гэж хэлмээр байна. Фэнтезид бол яг алдаж ирээгүйсэн бол би Claxton гэж залууг ер нь нэлээд сайн тоглох байх. Гэт нэг лиг дээр зэн авцсан байсан. Тэгээд алдаж ирчлээ. Тэгэхээр илүү 5 дээр тоглоно гэж байгаа учраас Claxton ер нь хайсан дээр. Тэгээд энэ дөрөв ер нь бол би нэг ингээ нөгөө cancelдаад тэгээд ямар ч хэрэггүй болчлоо гэж одоо харагдаж байна. Гэхдээ яг хөө мэдээж Brooklyn Nets үнэхээр одоо яг цаасан дээр харах юм бол тий бүх одын тоглолт чиг ийм амар баг болж чинь тэгээд том нэрс ирлээ. Тэгээд хэрвээ энэ жил авраг авахгүй бол үнэхээр том NBA-ийн төвөнд хамгийн том баст болох байх. Тийм учраас авраг аавна гэдэг одоо энэ том одоо ачаа гэх юм уу тий том зүйл одоо нуран дээр нэрчээд. Тийм учраас энэ баг одоо яаж одоо ротейшн ингэж хуваарлаж тоглох вэ гэдэг тий. Тэгээ удахгүй одоо KD ирэх гэж байна. Тэгэхээр энэ бас нэлээд тийм толгоо гарчлахсан зүйл байгаа бах гэж одоо бодож байна. За дараагийн мэдэн болохоор OKC-гийн Al Horford-ийн хувьд улирлаа shutdown хийж тоглохооргүй болсон байгаа. За тэгээд энэ шалгаан бол мэдээж залуучуудтай боломж олгоно. Тэгээд Oklahoma бол илүү нөгөө танк хийж байгаа те амжилт үзүүлэхийн төлөө биш байгаа учраас Al Horford дээрэг бол байхгүй. Тийм учраас Al Horford-ыг shutdown хийгээд харин 100 түүнийг одоо хүссэн багт нь очиулахыг ер нь нэлээд сайн хийж тусал дэмжинэ гэсэн юм одоо зүйлийг хэлсэн байлээ. Багийн зүгээс. Тийм учраас ер нь яг Oklahoma City Thunder Sam Presti-ийн хувьд бол маш тийм мундаг эрүүл одоо организашнтэй шүү дээ. Тийм учраас ер нь дандаа тоглогчтой хүссэн баг руу явуулдаг тийм. Тэгээд өөрөөсөө гоё asset-ыг авч чаддаг маш тийм мундаг гоё баг. Тэгээд Al Horford ирэх 100 бас ямар баг руу явах нь маш сонирхолтой байна те. За тэгээд Al Horford-тай мэйжүүд байх юм бол шууд хаяад өөр хүн одоо авна. Тийм учраас яг түүнийг авсан мэйжүүдийн хувьд бол жоохон хэцүү юм болж байна. За тэгтээ мэдээж нөгөө өнгөрсөн дугаараар би ярьжсэн те. Энэ одоо фэнтези энэ үлрэлийн одоо таныг багдгүй авраг болгох чинь те. Нэг одоо зүйл одоо ингээд жоохон байхгүй байгаадсан бол тэр зүйлийг нь бол Moose Brown гэдэг залуу авчна гэж би өмнөх дугаарыг хэлжсэн шүү дээ те. Яг риск өндөртэй ярьжсэн. Тэгээд тухайд Al Horford-ыг ингээд shutdown болно гэж бодоагүй байсан. За тэгээд shutdown болцсон учраас Moose Brown одоо жинхэнэ гэлцэн өнөөдөр 19-21 самбар илүү амар стат хийсэн байлээ. Тэгэхээр энэ залуу хэрвээ 30 минутыг өнгөрүүлэх юм бол 15 самбарыг бол яа шүү. Дундчлал явна шүү. Тэгээд самбар блок гэдэг тэгээд их тийм өлсгөлэн залуу харагдаж байна лээ. Тийм учраас маш тийм гой сонголтыг та бүхэн хийцэн байх. Тэгээд намайг бас өнгөрсөн 7 хоног зөвлөд авсан хүмүүсээс байсан. Тэгээд маш их нөгөө талхлын үг дотроос битсэн байсан. Тэгээд баярлалаа. Тэгээд аль болох тийм хүмүүсийг олохыг хичээж хүрхийг мэдээж одоо зорно гэж хэлмээр байна. За тэгээд хэрвээ та Moose Brown-ыг хог дээр чинь байгаа бол танаа лигч одоо юу хийгээд байгаа юм бэ те? Тэгэхээр муу лиг биш шүү. Тэгээд хог дээр чинь байх юм бол шууд аваарай. Ямар нэгэн ирэлц зүйлгүй шүү. Таныг одоо авраг руу хөтлөх хамгийн гол хүмүүсийн нэг болно гэж бахархалтайгаар хэлмээр байна. За тэгээд мэдээж яг Moose Brown-аас гадна одоо солилцоогоор нөгөө Philly-гийн Tony Bradley ирсэн шүү дээ. Тэгэхээр яг Moose Brown-ы минутыг бол жоохон хуаана л да. Гэхдээ ихэнх минутаа Moose Brown өгнө гэж би одоо харж байгаа. Тэгээд яг Tony Bradley чинь бас муугүй валютай болчлоо. Ер нь нэг 18 минут ч юм уу, магадгүй 20 минут ч юм уу талбай дээр өнгөрүүлээ явах бах. Тэгэхээр энэ бас Tony Bradley-ийн хувьд бол маш гоё бас нөхцөл байдлаас бүрдчлээ гэж харж байна. За тэгээд мэдээж мөн Isaiah Roby-ийн хувьд бас валюнаас нэлээд өсөж байна те. Тэгээд мэдээж одоо Bazley байхгүй учраас Roby бас илүү бас гоё тоглох байхаа гэж бодож байна. За дараагийн мэдэн болохоор Joel Embiid-ийн талаар нэг шинэ мэдээ гарсан байна. Түүний хувьд болохоор одоо эдгэлтийн процесс нь бол маш сайн явж байгаа. За тэгээд талбай дээрх одоо сагсны одоо залах шидэх бэлтгэлээ бол хийгээд эхэлсэн гэж ярьж илээ. За тэгээд ер нь удахгүй байх гэж бодож байна. Тэгээд эх 7 хоногоос ер нь ирчих واخа. Тэгээд Joel Embiid-тэй байгаа менежүүд байх юм бол те удаа хүлээхгүй шүү гэж хэлмээр байна. За дараагийн нэг мэдээ нь бол маш нэг харамсалтай бас мэдээ байна. Энэ нь бол мэдээж Нью-Йоркийн төвийн тоглогч Mitchell Robinson-ийн хувьд дөнгөсөө бэртлээс эргээр ирсэн бол
дахиад өнөөдрийн тоглолтод хөлөө хугалсан, цуулсан гэдэг шалтгаанаар талбайг орхисон байна. За тэгээд энэ бол маш харамсалтай мэдээ. Тэгээд хөлөө цуулна хугална гэдэг бол ер нь бол нэг багдаал сар байдаг. Тэгээд ер нь 4-6 7 хоног. Ер нь тэгээд түүний энэ үйлрэл баг дууссан байх гэж бодож байна. Тэгээд маш харамсалтай байна. За тэгээд Мичел Робинсонтой менежүүд байх юм бол түүнийг хаяад өөрхөн авцсан бол дээрээ гэж хэлмээр байна. За мэдээж Мичел Робинсон байхгүй бол Нөөлийн value өсдөг тий. Тэгээд Нөөлийн одоо аваарай. Тэгээд танд одоо блок тий rebound маш сайн өгч чадна гэж хэлмээр байна. За тэгээд яг хуу Нөөл бас сүүлийн үед энэ муу гацсан Мичел Робинсыг ирэхээс өмнө. Ягаад тэгэхээр Тибсийн үед илүү Таж Гибснийг илүү тоглууладсан тий. За тэгээд магадгүй бас Таж Гибсонгийн value нэлээ өсөх бах. Тэгээд Тибс ч өөрөө Тажтай их дуртай чинь. Тэгээд Таж ч нэг 20 минут тоглоод ер нь Нөөл дээр нэг хугааж тоглоод байгаа шиг байсан. Гэхдээ би зүгээр Нөөлийг илүү үзэн тодорхой. Гэхдээ яг хөө илүү диплигтэй Таж Гибсон бас нэлээ сонирхолтой сонголт байж болно гэж хэлмээр байна. За тэгээд мэдээллүүд ер нь нэг ийм мөрдөө. За тэгээд энэ удаагийн эхний хэсгээр бол нөгөө маш урттайгаар юу явъя гэж бодож байна. Саяны солилцооны цог хаагдах өдөр хийгдсэн 8-нуудын одоо фэнтези ялагдагч буюу value өсөж байгаа болон буурж байгаа тоглогчдыг танилцуулъя гэж бодсон байгаа. За хамгийн ихний одоо хамгийн супер өсөж байгаа те супер value өндөртэй болж байгаа тамирчин бол мэдээж Роберт Уильямс байгаа. Роберт Уильямс гэдэг Celtics-ийн төв. За Time Lord-ийн үед яагаад өсөж байгаа гэхээр мэдээж Daniel Tice явсан. Тийм учраас одоо Tristan Thompson-г нөгөө Португалийн асуудалтай ер нь хэд хэдэн тоглолтууд ер нь тоглохгүй юм шиг байна. За тэгэхээр ганц төв үлдэж байгаа. Тэр Роберт Уильямс байгаа. Роберт Уильямсыг яагаад онцолж байна вэ гэхээр үнэхээр одоо нөгөө минут өгөх юм бол маш сайн стат өгдөг ийм тамирчин. Зүгээр нөгөө нэг per minute basis гэж одоо ярьдаг. Тэр одоо нөгөө минут тутамдаа үзүүлэх одоо энэ нөлөө тий стат нь бол маш өндөр байдаг байхгүй. Тэгээд маш сайн блок хийдэг. Тэгээд самбар маш сайн авдаг. Тэгэхээр таныг хэрэв блок самбар хэрэгтэй байх юм бол тий Роберт Уильямс ихэнх лигүүд ер нь баг хүмүүс авцсан байх. Гэхдээ хэрвээ та аваагүй байх юм бол заавал аваарай. Таныг бас нэлээд тийм сайн ялангуяа блок ребаунд хоёр ер нь баг хожуулчих ийм одоо чадамжтай мундаг залуу байгаа. Тэгээд өөрөө зэгч юм агрессив блоод бас оноо ихч мундаг авч байгаа. Тэгээд Тристан Томпсон ирэхээр яг хоо жоохон багасах байх. Гэхдээ Роберт Уильямс бол энэ багийн хамгийн шилдэг төв. Тристан Томпсон биш. Тийм учраас Роберт Уильямсийн value бол үнэхээр их өсөж байгаа. За дараагийн хамгийн нэг өсөж байгаа тамирчин бол мэдээж Wendell Carter Jr. байгаа. Wendell Carter бол мэдээж Орландоор явсан байгаа тий. За Орландо бол нөгөө нэг хамаг тоглогчтой явуулсан шүү дээ тий. Одоо ер нь Terence Ross л үлдсэн хамгийн анхмад тоглогч нь Terence Ross болсон байхгүй. За тэгэхээр Wendell Carter очиод шууд гараанд гарна. Ойлгомжтой гэж бодож байна. Cam Birch биш, Mo Bamba биш. Тэгээд Wendell Carter бол залуухан өсөх ирээдүйтэй ийм тоглогч. Тийм учраас одоо энэ танк хийж байгаа ийм баг бол тухайн тоглолцол тоглуулна. Тийм учраас Wendell Carter бол 30-аас дээш минутыг тоглоод тэгээд одоо юу гэдгийг Bulls дэсэн шиг Zach Lavine ч юм уу ийм high usage хүмүүстэй тоглохгүй те. Өөр шиг ийм залуучуудтай тоглох учраас илүү одоо гоё бие сул тавьсан өөртөө ихтэй тоглолтыг үзүүлнэ гэж та харж байна. Тийм учраас Wendell Carter-ийн value мэдээж маш их өснө гэж хэлмээр байна. За дарааднууд мэдээж Terence Ross байгаа. Terence Ross бол үнэхээр ойлгомжтой. Энэ багийн хамгийн одоо гол лидер болсон. Тэгээд хамгийн гол онооны машин болох ёстой. Гэхдээ яг хөө Terence Ross бол таны тоглооны хувийг бол ална. Гэхдээ 20-30 оноо хийгээд явах байхаа гэж харж байна. За мэдээж Detroit-д бол Dylan White явсан те. Тэгэхээр Killian Hayes удахгүй ирж байгаа рүүки залуу. Тэрний хэрвээ ирчвэл хамгийн одоо value өснө. Тэгээд энэ баг бас танк хийж байгаа учраас залуучуудаа тоглуулна. Killian Hayes-ийг хамгийн их тоглуулна гэж харж байна. За тэгээд түүний гэртэл харин Dennis Smith Jr-ийн value бас нэлээд өндөр байх гэж харж байна. Гэтэ яг одоохондоо бас тоглохгүй байгаа юм шиг байна. Тэгэхээр нөгөө Saben Lee, Frank Jackson гэдэг залуучууд тоглож ийлээ. Тэгээд гэхдээ Dennis Smith ирчвэл ер нь Dennis Smith-ийн value нэлээд өснө гэж харагдж байна. Ялангуяа points league-д бол Dennis Smith бол маш гоё тоглогч. За дараад нь бол мэдээж Орландоч хамаг тоглож явуулсан учраас одоо байгаа хэд нь бол нэлээд өснө. Мэдээж Dwayne Bacon, Evan Fournier явцсан те. Тэгэхээр
гараанд гарна гэж та харж байна. Тэгээд Бекний хувьд өөрөө юм зөвхөн оноо авахаас илүүтэйгээр плеймейкер тоглож, тийм учраас ассист нь бол нэмэгдээд явах хаа гэж харж байна. За дараад нь бол Вашингтонд очсон Даниэл Гаффорд байгаа. За Гаффорд бол маш тийм ирээдүйтэй төвөнд тоглож ижтэй яригдчихдэг ийм залуу. Тэгээд одоо Вашингтоны одоо төвийн асуудалтай байгаа тий. Алекс Ле, Робин Лобс хоёр байгаа шүү дээ. Тэр хоёр бол үнэхээр хэцүү байгаа. Тэгээд Гаффордыг бол илүү тоглоулах байх гэж найдаж байна. Гэхдээ мэдэхгүй. Яг энэ дээр бол эргэлдэж байна. Гэхдээ Гаффорд бол одоо 18 минут тоглол тий. Бага тоглосон ч ер нь сайн стат үзүүлэх ийм боломжтой потенциалтай тоглож учраас Гаффорд бас нэлээ майлн өснө гэж харагдаж байна. За дараад нь бол Немани Белица байгаа. За Белица бол ойлгомжтой. Майами бол Белицаг авах гэж нэлээ их хүссэн. Тэгээд Белицаг авсан. Тэгээд Белицагийн хувьд Кингс ер нь баг тоглохгүй байсан шүү дээ. Тэгээд дээрэс нь Олиник явцсан. Тэгээд сая Алдрижийг авсангүй. Алдрижийг авсан бол би бол өснө гэж харахгүй байсан. Алдрижийг аваагүй учраас Белица магадгүй гараанд гарах байх гэж би өвдөд таамаглаж байна. Тэгэхээр бас дажиг угаал нь өснө гэж харагдаж байна. За дараагийн тамирчин бол мэдээж Gary Trent Jr. байгаа. За CJ McCollum ирснээр түүний value унаад исэн бол одоо Toronto Raptors маш гоё тоглоно байх гэж харагдаж байна. Ер нь бол Торонто Gary Trent-ийг ер нь нэлээд хөгжүүлээд авч явах бах гэж бодогдож байна. За дараад нь Gary Trent-ээс солигдсон Norman Powell байгаа. Norman Powell-ыг харин би саянд оруулах уу байв гэж нэлээд бодож байгаад вайл нь өсөх болов буурах болов гэж ер нь жоохон хэвэндэл байна бах. Гэхдээ юу гэдэг яагаад өсөх вэ гэхээр илүү efficiency болох бах. Яагаад гэх юм бол тим хоёр мундаг тоглогчтой тий байгаа учраас илүү сул шидэлтүүд хийх боломжууд гарч ирэх бах. Илүү сул оролтууд хийх боломж гарч ирнэ гэж харж байгаа учраас түүнийг бас онцлсан байгаа. За дараад нь бол мэдээж JJ Redick байгаа. Redick бол ойлгомжтой. Сая Pelicans бол баг rotation-с гарчаад ирсэн тий. Тэгээд Dallas бол түүнийг ашиглах гэж авсан. Тийм учраас Redick бол ашиглахгүй хаа гэж бодож байна. За дараагийн тамирчин бол миний бас хайр байгаа. Houston Rockets багийн хамгаалагч Kevin Porter Jr. байгаа. За KPJ-ийн хувьд бол мэдээж Victor Oladipo явсан. Одоо тэгээд удахгүй магадгүй John Wall shutdown хийж магадгүй. Тийм учраас Kevin Porter Jr. value бол хэвэндээ байгаа шүү. Та хайж болохгүй шүү. Сайн нэг жоохон гэмтэл аваад хүмүүсээс нэлээд хайцсан байлээ. Би бол Kevin Porter Jr.-д бол энэ улиралжингаа итгэнэ гэж бодож байгаа. Тэгээд өнөөдөр бас гаан гарсан байлээ. Walter цуг. Тэгээд 25 оноос авсан байсан. Тэгээд Kevin Porter Jr. бол үнэхээр авьяастай гоё залуу. Түүнийг одоо хайж болохгүй гэж хэлмээр байна. За хамгийн сүүлд нь миний онцлог тамирчин бол мэдээж Орландогийн Chuma Okeke байгаа. Chuma Okeke гээд энэ rookie залуугийн хувьд бол маш их боломж гарч ирж байна. Дээрээс нь энэ rookie залуу бас нэлээд тийм юу гэдэг лээ нэг битүүмөр гэж ярьдаг штэ. Ер нь маш сайн rookie гэж яригадаад байгаа. Тэгээд их тийм шиддэг бол шиддэг, ордог бол ордог, хамгаалдаг бол хамгаалдаг. Тэгээд playmakers муугүй үйждэг тийм нэг юм дараагийн аранг ордноор хуу гэх юм уу. Тийм нэг тийм залуу байгаа. Тэгэхээр энэ залуугийн value бол хамгийн их өссөн шүү. Тэгээд ер нь энэ залуугаа ирээдүй гэж байгаа учраас нэлээд их тоглоулах байх гэж харж байна. За дараагийн одоо value нь буурж байгаа бол ялагдагч нарыг танилцуулъя гэж бодож байна. За Joel McGee ойлгомжтой. Минут нь багасна. Дараад нь бол мэдээж хэн байгаа? Daniel Theis байгаа. Daniel Theis бол ойлгомжтой. Chicago Vucevic-ийг авцсан. Тэгээд Markkanen байна. Тэгээд Young байна. Тэгээд Daniel Theis дөрөв сонголт болж байгаа. За дараад нь бол мэдээж Patrick Williams, Thaddeus Young, Lauri Markkanen 3. Vucevic гэдэг одоо маш тийм high usage, маш их бөмбөнд оролцдог ийм одоо тоглож ирж байгаа учраас эдгээр залуучуудын value үлэн хэмжээгээр багасна гэж харж байна. За дараад нь бол мэдээж Sacramento-д очсон Delon Wright байгаа. Delon Wright бол мэдээж сэлгэнс гарч ирнэ байх. Тэгээд Tyrese Haliburton, Fox гэдэг хоёр мундаг залуу байгаа учраас ер нь value нь бол нэлээд багаснаа гэж харагдж байна. За дараад нь бол мэдээж Victor Oladipo байгаа. За Oladipo гэхдээ efficiency бол сайжрах байх. Гэхдээ оноо ер нь бусад статууд нь баг зэрэг буурах байх. Ягаад гэвэл юм бол мэдээж Bam Butler байгаа тий. За Vucevic бас нэлээд буурна гэж харж байна. Ягаад гэвэл бол Zach LaVine байгаа. Vucevic ер нь нөгөө нэг сая Орландод ч нөгөө бурхангуй газрын бум галзуурна гэхчээл амар стат хийгдсэн тий. Тэгээд Vucevic бол буурна. За Evan Fournier буурж байгаа. За Marcus Smart магадгүй буурна. Яагаад гэх юм бол Evan Fournier бас нэлээд их тоолох байх гэж бодож байна.
За өөр чинь бол мэдээж Пол Милсап, Майкл Портер Жуниор буурна. Мэдээж 10 гол дээрсэн. За нэг ер нь нэг иймэр дөвэн. Эдгээр тоглогчдын одоо үнц нь буурна гэж би бодож байна. За тэгээд шууд та тэгээд эдгээр одоо үнц нь буурж байгаа тамирчныг те хаяад үнц нь өсөж байгаа тамирчныг ч юм уу ер нь илүү тамирчныг одоо хогноосоо авал дээр баха гэж одоо зөвлөж байна. За одоо шууд ингээд 2 дугаар хэсэг рүү орё. За мэдээж эх 7 хоног бол NBA-гийн 14 дахь 7 хоног байгаа. За тэгээд ер нь удахгүй плей-офф маань эхлэх гэж байна. За ер нь тэгээд хэдэн 7 хоног л үлдчихэд байна шүү дээ, тэ 14 дахь 7 хоног гэдэг бол. За тийм учраас одоо маш тийм чухал үе ирж байгаа. За тэгэхээр 14 дахь 7 хоног хэрвээ та плей-офф руу дайрж байгаа, хоогоор бичиж байгаа бол энэ 7 хоног заавал хожих хэвээр 7 хоног ч юм байгаа шүү. Тэгэхээр одоо миний танилцуулга хуваарийг хараад те танилцуулга тоглогчдыг харж агаад ямар одоо үед нь те хогноос авал зүгээрээ гэдгээ бодож жагаад таныг бас хожоосоо гэж одоо хүсэж байна. За тэгээд эх 7 хоногийн хуваарийг танилцуулъя. За эх 7 хоногт бол лигийн ихэнх баг буюу 24 баг нь 4 тоглолтыг хийх хуваартай байгаа юм байна. За 6 баг буюу үлдсэн 6 баг нь 3 тоглолтыг хийх хуваартай гэсэн ийм одоо хуваартай байгаа юм байна. За тэгэхээр ер нь NBA-гийн талбайд нэлээд олон тоглолт болох юм нэг сонирхолтой 7 хоног бас хүлээж байгаа юм байна. За тэгээд 3 тоглолтыг хийх буюу хамгийн цөөн тоглолтыг хийх 6 багийг танилцуулъя гэж бодож байна. За эдгээр багууд нь болохоор Cavs, Denver, Lakers, Phoenix, Portland, Toronto гэсэн ийм одоо 6 баг байгаа юм байна. За тэгэхээр аль болох те илүү олон тоглолттой багуудаас буюу эдгээр 6-аас бусад 24 багаас нь хэрвээ та тоглох юм бол айлаасаа илүү олон тоглолтыг хийх те илүү их стат үзүүлэх магадлал нэмэгдэнэ гэж хэлмээр байна. За хэд өдөр хэдэн тоглолттой хуваарийг харъя. За нэгд өдөр 11 тоглолттой маш олон тоглолттой өдөр байна. Хоёр дахь өдөр 4 тоглолттой, гурав дахь өдөр 10 тоглолттой, дөрөв дэх өдөр 7 тоглолттой, тав дахь өдөр 10 тоглолттой, хагасаа өдөр 8 тоглолттой, бүтэнцэн өдөр 7 тоглолттой гэдэг ийм одоо хуваар байгаа юм байна. За тэгэхээр одоо low volume days буюу бага тоглолттой өдрүүдийг ер нь одоо фэнтези менежүүд, фэнтези тоглодог, архаг тоглодог хүмүүс ер нь нэг онилж одоо тухайн өдөр waiver-ээс тоглож авах те хогноос тоглож авах шийддэг. Яг гэх юм бол одоо ийм 10-11 тоглолттой өдрүүдэд тоглож авах юм бол те таны одоо сэлгэн суучих илүү гарч магадaltaй учраас одоо нөгөө цөөн тоглолттой өдрүүдэд нөгөө багаасаа илүү тоглолт хийж те тэгжээж одоо яг тийм эргэлтийн цэг гэж та гаргадаг гэх юм уу. Ер нь нэг тийм одоо ёстой байгаа. За тэгэхээр энэ эртлоогийн хувьд бол 2 дахь өдөр, 4 дахь өдөр, бүтэнцэн өдөр энэ 3 өдрийг ер нь та одоо ажиллаж байгаад энэ 3 өдөр тоглох хүмүүсийг авах нь хамгийн зөв юм шиг байна. За тэгээд мэдээж одоо 2 дахь өдөр 4 тоглолттой гэдэг бол хамгийн одоо чухал өдөр байна гэж харагдаж байна. За ямар багаас одоо waiver-ээс авал те хогноос авал зүгээр вэ гэхээр Philly Orlando 2-оос авал маш зүгээр байгаа. Яг гэх юм бол Philly Orlando 2 4 тоглолт нь хамгийн одоо цөөн тоотой өдөр тоглож байгаа. Тэгэхээр эдгээр багаас сонголт хийх нь хамгийн зөв гэж бодож байна. Ялангуяа Орландогийн одоо нөгөө үлдсэн бахан мэдхгүй залуучууд байгаа шүү дээ, тэ. Ялангуяа одоо Chuma Okeke байна, Dwayne Bacon байна, MCW байна, тэ. Wendell Carter байна, Khem Birch байна, James Ennis байна гэх эдгээр залуучуудыг та хогноос аваад стрим хийгээд тоглох юм бол маш нэм ашигтай ийм 7 хоног байна гэж харагдж байна. За back to back буюу одоо нөгөө дараалсан тоглолтын хоёрыг харах юм бол 24 баг back to back байгаа юм байна. За хамгийн их буюу Brooklyn Nets баг 2 back to back байгаа. Тэгэхээр одоо KD ирөө ирчих юм бол нэгэнд нь бол амрах баг те. Тэгэхээр эдгээр одоо хуваарийг бас харах нь бас зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгээд шууд эх 7 хоногт сайн тоглож магадгүй waiver-ээс авал зохих 5 тоглолцыг танилцуулдаг байгаа. За эдгээр 5 тоглолцыг бол мэдээж менежүүдийн 50%-аас доош эзэмшиж байгаа тоглогчдыг танилцуулдаг байгаа. За энэ 7 хоногийн хувьд илүү одоо онцгой нь бол маш тийм бага хувь эзэмшиж байгаа илүү deep лигүүдэд илүү зохимжтой 5 тоглогчийг би онцлсан байгаа. За хамгийн ихний тоглолтнууд мэдээж сая өмнө ярьжсэн Орландогийн rookie Chuma Okeke байгаа. Одоогоор түүнийг яхаа эзэмшигчдийн 24 хүн эзэмшиж байгаа юм байна. За мэдээж 4 тоглолтын их хуваартай. За Okeke-д бол маш их боломж гарч ирж байгаа гэж ярьсан те. Тэгэхээр Chuma Okeke ер нь бол нэлээд тийм
дэжгүй стат өгчих واخа гэж бодож байна. Үлрэлийн турш. Тийм учраас Чум Окики бол маш гоё сонголт болох баг. Тэгээд түүний хувьд бол оноо авдаг, самбар авдаг, ассист хайдаг гэд ер нь тийм all round player шиг харагдсан. Ер нь таныг бас дэжгүй стат өгөөд хувь нэмрээ өгчих واخа гэж бодож байна. За хоёрт нь бол мэдээж мөн Орландогийн холбогч MCW буюу Майкл Картер Уильямсыг онцлсан байгаа. Түүнийг одоо яхаа эзэмшдэг 15 хүн эзэмшиж байна. За мэдээж 4 тоглолтыг хуваартай байгаа. За Майкл Картер Уильямсыг онцлсан шалтгаан бол мэдээж Коул Антони ирэх болоогүй байгаа тий. Арай болоогүй. Гэхдээ энэ төгсөж байгаа. Тийм учраас энэ Коул Антони гэртэл түүний үед гаранд гарах байх. Тэгээд яг хоо Майкл Картер Уильямс юу л да довтлооны яв муутай тэгээд торгуулийн шийдэл муу шийддэг ч гэсэн одоо нэг 3 үзүүлэлт байгаа шүү дээ. Самбар, ассист, оноо гэдэг. Энэ 3 үзүүлэлтийг ер нь мууг авчих байх гэж бодож байна. Тэгээд өөрөө бас их тийм трипл дабл хийх дуртай бас хийчдэг заримдаа тийм учраас бас тийм трипл дабл руу төгсөн статус өгч магадгүй шүү. Хэрвээ олон минут тоглох юм бол гэж харагдж байгаа учраас түүнийг онцлоо. За тэгээ мэдээж өмнө хэлсэнчлэн эх 7 хоногийн хувьд бол Орландогийн залуучуудын хувьд бол маш тийм гоё 7 хоног байгаа. За гуравт нь бол мэдээж Денерийн холбогч Денис Смит Жуниорыг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 7 хүн эзэмшиж байгаа юм байна. За мэдээж 4 тоглолтыг хуваартай байгаа. За Денис Смитийг Жуниорыг онцлсан шалтгаан бол мэдээж Дэлен Вайт явсан те. Тэгээд Келлен Хейсээр ирэх болоогүй байгаа. Эх 7 хоног ирэхгүй байх гэж бодож байна. Тийм учраас хэрвээ Денис Смит Жуниор одоо нэг жоохон бэртлийн асуудалтай байгаа. Гэхдээ ер нь тэр нэг тийм хүнд биш юм шиг байна. Тэгэхээр Денис Смит Жуниор ер нь дараагийн тоглолтоос ирчих байх гэж би өвдөө хараад байгаа. Тэгэхээр Денис Смит бол маш гоё сонголт болох байх. Тэгээд ер нь яг MCW шиг те оноо, ассист, ребаунд гурыг бол гайгүй сайн өгчнө гэж харагдаж байна. За дөрөвт нь бол мэдээж Шарлот Хорнетс багийн хамгаалагч Малик Монкиг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 22 хүн эзэмшиж байгаа юм байна. За мэдээж 4 тоглолтыг хуваартай байгаа. За Монкиг онцлсан шалтгаан бол мэдээж Ламелагийн гэмтэлтэй. Тэгээд Девонте Грэм гаранд гарч байгаа. Малик Монк одоо сэлгээний хамгийн гол тоглогч болчиход байгаа. Тэгээд сүүлийн үед бол маш сайн тоглож байгаа. Оноо бол маш сайн авч байгаа. Гураас маш сайн шийдэж байгаа. Тийм учраас түүнийг одоо ийм одоо сайн байгаа дээр нь ягаад аваад ашиглаж болохгүй гэж те. Маш гоё оноог 3 шийдэлтийг танд өгнө гэж та бодогдож байна. За хамгийн сүүл буюу 5 дугаар байранд болохоор Лос Анжелес Клиперс багийн хамгаалагч Теренс Майныг онцлсан байгаа. Түүнийг одоогоор яхаа эзэмшдэг 2% хүн эзэмшиж байгаа юм байна. За тэгэхээр түүний хувьд бас бүх лигт бол байгаа юм байна гэж та хэлмээр байна. За тэгээд түүнийг онцлсан шалтгаан бол мэдээж Лүү Уильямсын явсан байгаа. Тэгээд мэдээж Рондо ирсэн. Гэхдээ Рондо улирал бол тим тоглохгүй баг. Тэгээд улирал бол тим одоо нөгөө Лүү Уильямс шиг ийм ашигтай байхгүй байх гэж бодож байна. Ер нь бол Рондог бол илүү тийм плей-оффт ашиглах гэж авсан шүү дээ. Тэгэхээр улиралд энэ Теренс Майн гэдэг залууга ер нь нэлийн пүүжлэх байх гэж би бодоод байгаа. Тэгээд маш мундаг байсан. Өнөөдрийн тоглолтод ч юу баг алдаагүй маш сайн тоглолт. Тэгээд ийм их тийм нөгөө high energyтэй залуу байлаа. Тэгээд ер нь бүх одоо бөмбөрөө зүтгэдэг, ордог, тэгээд бас муугүй шийддэг ийм залуу. Тийм учраас ер нь танд тэгээд сайн ребаундер юм байлээ. Тэгэхээр оноо 3 шийдэлтэй ребаунд хэрэгтэй байх юм бол Теренс Майныг аваад үзүүлээс маш сайн сонголт болж магадгүй гэж хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн дугаарыг нүргээд өндөрлөж байна. За та бүхэнд бас таалагдсан байх гэж найдаж байна. За тэгээд мэдээж одоо trade deadline-ы тухай нэлээд дэлгэрэнгүй ярьсан өчигдрийн оруулсан подкаст байгаа. За тэгээд ер нь одоо YouTube дээр бас орсон байгаа гэж бодож байна. За тийм учраас тэрийг бас сонсоод үзээрэй. Маш гоё дугаар болсон шүү гэж хэлмээр байна. За тэгээд та хэрвээ те за тэгээд мэдээж та манай подкастыг дэмжих юм бол YouTube дээр маань subscribe дараарай. За тэгээд хонхын дарах юм бол танд видео орох тутамд танд одоо мэдэгдэх болно. За тэгээд мэдээж Apple Podcast-аар сонсдог те сонсгож байгаа сонсдгоо ч гэсэн ер нь Apple Podcast-тай хүмүүс байх юм бол Apple Podcast-н дээр рейтинг өгдөг. Одоо одоор өгдөг рейтинг өгдөг байгаа. Тэгээд одоор нь 5 рейтинг өгж одоо дэмжээрэй гэж та хэлмээр байна. За тэгээд эртлоогийн дугаараа олцлаа түрүүгээр та. За тэгээд фантазигийн хувьд маш чухал логод болж байгаа учраас та бүхэн бас аль болох цагаа гаргаад те фантазидаа итгэвтэй байгаарай гэж та миний зүгээс хүсэж байна. За тэгээд эртлоогийн дугаараа олцлаа түрүүгээр та. Peace out болцлаа түрүүгээр та. Peace out болцлаа түрүүгээр та. Peace